янз бүрийн номноос буюу машин дэдийн физикийн бодлогоор зузаан ногоон номноос нэгийн 265 гэсэн бодлого сонгоолаа. За тэн дээр B нь тэнцүү 20 м/сек хугацаатай хэвтэй чигт 60 градусын үнцэг үүсгэж шийдсэн бол хамгийн ойр урших А буюу 8 м/сек квадрат хурдтай байх. Энэ нормал хурдтай юм. Ийм байх цэг хүртэлх шилжилтийн модуль ба чиглэлийг болгож. За шилжилт гэдэг нь вектор хэмжигдэх үү? Шилжилтийн модуль гэхээр скалаар хэмжигдэх үү? Чиглэл гэдэг нь юу юм бэ гэхээр үнцгийг болгож. Тэгэхээр энэ гурыг бол. За энэ гурыг яаж олж болох вэ? Тэгэхээр R гэсэн ямар нэгэн градус байдаг. За эхлээд бодлого төлөвлөлт нь газрын ямар нэгэн цэгээс аваад энэ бол газрын гадуур гэж. За эндээс айлтгуулсан үнцэг үүсгэх шиг B нь удаа шийдэхэд за нэг юм параболын мөрөөр хөдлөн. За тэгээд ингээ харах бол энд нь хамгийн ойр орших нормал хурдтай 8 гэж. Тэгэхээр энд ингээд параболын энэ талдаа симметр гэж бодох. Энэ талд бас ийш гэж хэлэхдээ нормал хурдтай үүснэ. Тэр нь бас 8 гэж болно. Тэгэхээр энэ нормал хурдтай бол ингэж явж байгаа. Энэ талдаа энэ хурдтай симметр. Гэхдээ хамгийн ойр орших учраас нормал хурдтай нь энд 8 гэж олно гэсэн. Энд 8 гэж. За тэгэхээр бол энэ шууман үйл юм гэхээр энэ цэдэр градус вектор. Градус вектор маань Rx байгуулагчийг I вектор үржүүлэх R-ийг байгуулагчийг J үржүүлэх нь бол градус вектор. Буюу шилжилт энэ цэгээс энэ үргэлж шилжилт гэж. Шилжилтийн модуль гэвэл энэний квадрат нэмээд язгаар авах буюу эндээс энэ үргэлж цай гарч. За үнцэг гэдэг нь бол юм гэхээр R-ийг ч яг хувааж болно. За эндээс бол R-ийг нэгсний ийшээ энэ B гэсэн хурд гарч. B гэсэн хурд маань төд гэсэн үнцэг үүсгэнэ. Тэгэхээр энэ төд гэсэн үнцэг маань B-ийг B-ээс тавьж болно. Эсвэл юу болох вэ гэхээр шилжилт болох учраас энэ чинээс энэ градус векторын дагуу юм шилжилт гэж байгаа. Энэ градус векторын шилжилт учраас энэ бол R-ийг тавьчихсантай тэнцвэрж байна гэсэн. Нэгний энэ градус векторын шилжилтийг олгож байгаа учраас энэ градус векторын R-ийг тавьчихсан хамт бид нар таа гэсэн гарч ирдэг. За тэгэхээр ийм юмнуудыг бид нар олно гэсэн. За тэгэхээр үнцэг үүсгэн шилжилтийн хөдөлгөөн дээр болгоод доошин чиглэл энэ бүрэн хурдтал нь бүр G болж ирнэ. Тэгэхээр G гэдэг маань юу юм бэ гэхээр энэ дээр нэмэх таа гэсэн тул гэсэн. За тэгээд эндээс бид энд хурдталынхаа хэсгийг харах юм бол доош нь G. За энд нэг юм том тойрог гэж үзэх. Тэр тойргийн дагуу I гэсэн хурдтал үүснэ. Тэгээд энэ хоёр хоорондоо төлөвлөлөөр таа гэсэн үүснэ. За энэ хоёр хоорондоо интеграц. За энэ төд үнцэг сонгож авах юм бол энэ төд үнцэг энэ B-ийн энэ төд үнцэгтэй тэнцүү. За яагаад тийм болох вэ гэж. За бид нар ийшээ BX авна. Тэгэхээр энэ үнцэг 90-ээс асуул төд болчихно. Тэгээд энэ A-ийн чинь B гэдэг хурд бол 90 градус орштой. 90 градус ингээд зурч. За B-ийн жоохон зурч. За тэгэхээр энэ ингээд 90 градус учраас ихэд бол энэ бол 90-ээс төд доочин энэ төвөөр явж байгаа. 90-ээс төд доогүй энэ үнцэг төд доолно тодорхой. За энийг хэвлэл ялгаж. За тэгэх юм бол энэ бол хурдталын уурчим боллоо гэж үзье. За тэгвэл урдны уурчим юу гэсэн үг вэ? Ийшээ DX, дээшээ Y. За энэ үнцэг бол энэ бол DX уурч. За тэгээд энэ үнцэг бол төд. За тэгэхээр энэ хоёр уурчим бол энэ үнцгийн өдөр төсөөд өгөө. Бид эндээс космос төвтэй гэж болно. Тийм бол тэгэхээр A-ийн хооронд G гэдэг бол космос төвтэй болж байна. За энэ дээр бол BX-ийг B тавьчихвал энэ бол космос төвтэй болж байна. Эсвэл үнцгийн масан хаттыг бүтнөөс тавьчихвал космос төвтэй. Үнцгийн масан хаттыг бүтнөөс тавьчихвал космос төвтэй. Эндээс бид юу болж болох вэ? Тэгэхээр эндээс бол B хурд болж байна. Эсвэл BX мэдэрч байгаа. BX юу вэ гэхээр
бидний хувьд bx гэдэг бол b0x гэдэг тэнцүү. b0x чинь b0 чинь космос альфа. За тэгвэл энэ b болох юм бол тэгэхээр космос өдрийн тэнцүү юм бол a-ийг бол g тэнцүү bx-ийг бол b гэсэн. Эндээс b болох юм бол bx үчиг g баахан a. Тэгвэл b гэдэг хурд чинь. b гэдэг хурд бол bx-ийн квадрат b гэдэг хурд нь bx-ийн квадрат b-ийн квадрат болж байна. Энэ дээр квадрат зэрэг төвшүүлж. Тэгвэл энийг бүгдийн квадрат зэрэг төвшүүлээд энийг яаж оруулах юм бол энийг ингэж квадрат болгоод бичих юм bx-ийн квадрат b-ийн квадрат тэнцүү bx-ийн квадрат ийм болно гэсэн үг. За эндээс бид нэр яах вэ гэж. За эндээс бид нэр b гэдэг үлээ. За яагаад b гэдэг болох гэдэг юм бэ гэхээр b гэдэг маань бол b0 хасах g гэдэг үлээ. За бидний ерөнхийдөө энэ rx вектор болох хэрэгтэй. Тэгэхээр бол бидний бодлого болох. Тэгвэл энэ rx гэдэг вектор маань юу вэ? rx гэдэг вектор b0 x-ийг үчгэн t. Уцаас хамгаалж. b0 x-ийг бид нар мэдж. Энэ b0 космос альфа үчгэн. Бидний нэгсний эндээс энэ явах агшинтай хугацааг олж чадах юм бол бид нар rx вектор болчих. За тэгвэл r-ийг бол r-ийг гэдэг нь анхны байдлаар 0. За тэгэх юм бол энд бол b0 y үчгэн t хасан g-тэй квадратыг болох гэсэн үг. Дээшлэхэд удаач учраас g гэж доош байгаа учраас сөрөг тийм болж. За ингээд үзэх юм бол эндээс бол b0 гэдэг чинь бол b0 синус альфа үчгэн t хасан g-тэй квадратыг болох. Бид нар өмнөхөс хугацааг л олох юм бол юу болж байгаа? R-ийг олчих нь rx-ийг олчих. Тэгвэл rx r-ийг олчих нь бидний болгон ерөнхийдөө дуусчих. Тэгвэл тэрийг олоход бол бид эхлээд хугацаа болно. Тэгвэл тэр хугацаа юу байх юм бэ гэхээр энэ r гэдэг хурдтал нь 8 болох үеийн хугацаа болно гэсэн үг. За эндээс b-ийг бид ийм гэж үзсэн. За тэгвэл энийг ийш нь оруулаад бодох юм бол болж байгаа гэхээр bx бол b-ийг олох юм бол b-ийг маань b-ийг квадрат олох юм бол bx квадрат g a гэдэг хасах нь болно. Ханаас энэ bx нөгөө жишээ авах юм хасах тэмдэгтэй болно. Тэгэхээр bx-ийг хаалгаас гаргах юм бол энэ үлдээд хасах нь бодоод байна гэсэн үг. За одоо эндээс язгуур авчих юм бол язгуур авчих нь энэ байрлалаад энд ингээд язгуур таарах. За одоо бид энэ хурдыг хийж нэг задлаад бичих юм бол b0 сан g-тэй тэнцүү bx язгуурдаар g баахан a-ийн квадрат хасах нь юм гэсэн. За бид эндээс хугацаа болгож. Энэ b0 y марч b0 y буюу босоод чиглэлд хангана болох хэрэгтэй. Босоод чиглэлд хурц t гэсэн хугацаа нь ийм хүлээ удаашиж. Тэгэхээр энэ бол b0 y буюу b0 y гэдэг чинь юу? b0 y гэдэг бол b0 синус альфа. Энэ анхны хурдын босоод чиглэлд байгуулагч. За тэгээд энийг оруулаад бичих юм бол b0 синус альфа хасан g-тэй b-ийг гэж байна. За тэгэхээр орон хэдүүлээ шууд энийг явж нүдс нь гаргаад энийг гэж оруулах юм бол bx-ийн хооронд бас юу болох вэ гэхээр b0 космос альфа болж.
За B0-ийн хооронд B0 синус альтаа оруулаад энэ хэмжүүтгийг тэнцвэрнүүд талбараад ингээд ингэх юм Т тэнцүү B0-ийг гаргахаас синус альтаагаас хасах нь космос альфа үчгийн тэгээд үчээр жигүүс хаваа. Тэгээд юм надс. За энэс бид анхны хувьд G мэдж байгаа, үнцгийг мэдж байгаа. А-ыг мэдж байгаа. За ингээд юм бодлогыг бодохоор бол энэ үгцийн зүтгэн болуулаад G-ийг аваад бодчих юм бол энэ бол 1 секундын дараа. За 1 секундын дараа А-ыг мэдчихвэл 8 секунд гадар гэсэн. За тэгвэл тэр үед бид радиус вектор бол. Тэгвэл энэ нэгийг авчаад энд орох юм байна. Тэгвэл эндээс R гэсэн үг гэж. R гэсэн юу нэг энэ 20 өчгөн космос чаг гэж 2-ны 1 өчгөн 1 10 метр секунд метр секундтай болоод 10 метр. Тэгвэл R-ийг R-ийг B0 синус B0 синус болно. Тэгвэл 20 өчгөн синус 60 100-аар 3,2 өчгөн 1 секунд хасах нь 10 өчгөн 1 секундын квадрат хуваах нь 2. За эндээс энэ 12.3 метр гарч байна. За тэгвэл R вектор маань юу юм бэ гэхээр 10 метр R мөнхөн 12.3 метр G юм гэж. Тэгвэл R дельта R болж энэ квадрат R квадрат мөнхөн 12.3 квадрат 100-аар болоод байна. За эндээс ингээд бодох юм яг энэ зай. Тэгэхээр 1500-ны 85 метр. Гадар нь за өнцгийн өдөр төвтэй тэнцүү хангасаар ирч чинь R-ийн өмнө 12.3 12.3-ыг хуваах нь 10 тэнцүү эндээс 30.9 градус гэх мэт онцгойлж байгаа.